Эрсэл балбал буцах болдог дэлхий энгэрэ түшээ дөвгд минь оддоо Сайн бацхан үзэгчтэй өнцөгч та бүхний өргөө гэрийн зочин хойморт амьдралын мөр нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын гавьяач жүжигчин Бүрнэ Баяр ихч хөрөлцөн ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хоёулаа бас ярилцлага уран бүтээлээс эхэлж ярих гэж бодож байна. Таны уран бүтээл юу н хэр их байна те? Ерөн сайн ингээл коронавирус гээл цар тахалтай нилээдгүй хугацааг бас монголчууд маань өнгөрөөлөө шүү дээ. Энэ хугацаанд та минь яг юу хийж өнгөрөв? Бас яг зүгээр суусангүй. Бас нэлээд уран бүтээлийн ажил амжуулаа хэдий олонний өмнө гарахгүй ч гэсэн ер нь анир студ дээр бол 2-3 ч дуу орлоо, хоолой бичүүлээд ерөнхийдөө бол 2-3 дууныхаа амьдралаа би шам тайртай гэж дууныхаа бас клип хийхээр юу ярилцж байгаа санаан дэлхэн хань гэж нэг миний бас амьдралаа би шам тайртайтай хамт 1991 онд авчихсан дуу байдаг байхгүй юу, дуэт дуу эрэгтэй хүнтэй хамт дуулдаг тийм. Ер нь монголчууд сайн мэддэг юм да, нэг хайр хайраараа нэг шин гэдэг. Тэр дууг юу бас Улаанбаатар чуулган дашним гэж сайхан хослуучин залуутад дуулсан байгаа. Тэгээд эдгээр дууныхаа клипийг хийхээр бас ярилцаж байгаа. Тэгээд тэрнээс гадна 2-3 шинэ уран бүтээл хийсэн. Сиро догшийн нарны шуу айсуу гэж мөн энэ Бердибекийн аялгау бас Батгуугийн шүлэг бас хайртай шүү ээжгээд бас нэг сайхан энд бол одоо цэвэр захиалгаар хийгдсэн дөө. Ер нь иймэрхүү уран бүтээлүүдээ шинчилж аранжировкын шинчилж тэгээд бас орчин үеийн төвшөнд авчрах талын ажлуудыг хийж гэн. Тэгээд бас нэлээдгүй хэдэн одоо телеконтентуудад оролцлоо. Олон одоо хандивын тоглолтууд одоо нэг шууд гарахгүй шүү дээ, коронавигийн учраас дандаа ингээд бичлэгээр явагдаж байгаа тийм тоглолтуудад бас оролцчихлаа. Нэг иймэрхүү байдалтай л уран бүтээл явагдаж байна да. Тэгэл өшөөж их төлөвлөгөөтэй бас энэ цадик гэд студийнхэнтэй бас хамтарч кино концертаа хийхээр бас ярилцж байгаа. Уг нь 40 жилийнхээ ойн концертыг тоглоно гэж 2 жилийн өмнө бэлтжижсэн. Тэгээд одоо корона гараад ингээд хойшлогдоод тий. Дараа нэг VIP-ийн амьдралаа би чам тайртай гэдэг дууны 30 жилийн ойн баярыг хийчигээд бас тийм бэлтжлээ. Билетээ чийлж гисэн. Нөгөө төр зур ягам нэг жоохон карантин нэгдсэн шүү дээ тий. Нөгөө карантин цуслагдаад бас тэгээд тэр чигээрээ бас гайгүй болох болоо гэсэн бодлоор нэг ресторан VIP маягийн тоглолт бас нэг баяр учраас те 30 жилийн баяр учраас нэг тийм одоо өөрийнхөө фэнүүдтэй бас нэгэн үд шиг гоё хамт өнгөрөө энэ дууга бас алдаршуулъя те гэж бодчихлаа. Тэгээд бас дахиж карантинлагдаад дахиж энэ корона чинь давлгаал тэгээд болчихсон. Тэгээд 3 удаа хойшлогдлоо. Хөвсгөл бас тоглох гэсэн тоглолтууд бас 2-3 удаа хойшлогдоод одоо ингээл бүр яригтгаач боллоо нэг иймэрхүү л янда. Гэхдээ бол ерөнхийдөө энэ оны сүүлээр бас гордож ил байдал ямар болох нь те. Уран бүтээлчдийг бас өөрийнх нь үзэгч хүлээж л байгаа хэл та тий. Тэр мэдээч хэрэг бас барих бэлэгтэй байх хэрэгтэй. Тэр таныг бол ерөөсөө энэ коронавиг үед л нэлээд их уран бүтээлийн ажилтаа байсан гэж ойлголоо. Тийм завгүйд л байсан тий.
нэлээд сайн ашигласан зүгээр сул одоо цагийг олоос ашиглая л гэж бодсон л та. Нэвтрүүлэг маань амьдралын мөр гэд нэртэй. Тэгэхээр хоёулаа бас амьдралынхаа талаар ярилцъя те. Энэ хугацаанд ер нь яаж уран бүтээлийн амьдралд орох болсон, яагаад урлагийн хүн болохыг сонгосон, таны уул мэрэгжил чинь бас өөр те. Тийч явж байгаа нэг мэдсэн чинь урлаг руу ингээ халтраад орсон юм уу? Яаж явж байгаад ер нь урлагийн хүн болчихвоо? Ер нь л урлагийн хүн болох байсан болоо гэж бас бодогддог болсон. Ер нь бол яагаад ч замд нэг өсчин болоод авсан. Тэгээд би жоохон бахта цэцэрлэг өгөх тахтаа бас дуу хөгжимд их дуртай. Тэгээд жоохон байхад нэгдүгээр ангид бол орсон жил энэ дуу хөгжимд их дуртай их дэжгүй юм байна гэдэг аав маань надад нэг мандлын авч өгчсэн. Тэгээд тэр мандлын дандаа сонсголоор бүхэл дуунууд тэр үеийн хүүхдийн дуунуудыг сонсголоор оруулж чаддаг болсон байсан. Чаддаг хүнээр ингээд хөгжим хөглөөлээ. Тэгээд за бага наснда нэг тиймэрхүү байлаа. Тэгээд цэцэрлэгийн болоод тэгээд бага ангийнхаа одоо үед бол одоо сургууль дээр зохиогдсон тийм концерт янз бүрийн юмд бол их идэвхтэй оролцдог тийм дуу одоо ер нь урлаг дуртай тийм байла. Тэгээд одоо ахлахаа ангид орсон хойно болохоор зэрэг хувцас загварт их сонирхож эхэлсэн гэж байгаа. Ерөөс загварлаг байх нь их гой санагдал. Хувцас загварын чиглэлээр суралцмаар санагдсаар хагаад тэгсэн чинь харин намайг 8 төгсдөг жил би ч Сэлэнгийн одоо 1-р 10 жилдээ сурч ирсэн шүү дээ. Тэгээд 8 төгсдөг жил нийтийн ах үйлчилгээний техник мэргэжлийн сургууль гэдгийг хуваар ирж гинэ. Тэгээд тэнд ордор одоо тэр үед чинь хувцас цагвар зохион бүтээгч ярьдаг байсан байхгүй юу? Европ хувцсны одоо ойдл скори анги гэж тийм анги ирж гинэ гингүүт би чинь зөвөр тэрийг л оролцсаар агаад одоо тэр хоёрыг хомгол авсан. Ерөөсө би ингэж л одоо нэг загвараа одоо хийх хүслээ биелүүлнэ гэж бодоод тэр хуваарийг аваад тэгэл яг хөдөөний хөвгт тэгээд нэг юм уг нь бол хатын хөвгт шүү дээ. Би чинь 1-р төрөхөд төрсөн. Тэгээд 8 настайгасаа манайх бас Сэлэнг рүү шилжсэн байхгүй юу. Тэгээд Шамарт байж байхдаа бас жоохон хоцроод ирчихгүй ирсэн чинь харин нөгөө Европ утасны ойдлын скор анги дууссан. Хүүхдээ бүртгээ дууссан. Одоо дахиж авахгүйгээ тэр одоо бодвол бас ойрхон байж исэн тэрийг хүсэжсэн над чиг хуваар авч чадаагүй ч гэсэн яг дэрэгдэн барьж исэн хүүхдүүд авцсан биз дээ тэр шиг. Тэгээд их чинь тэрэнд орж чадаагүй тэгээд баахан 2 өдөр уйл чивтж чагаад тэгээд ахын дал байгаа штэ тэгээд ерөөсө буцаж очимооргүй ямар нэгэн суралцмаар санагдаа. Тэгээд дахиад эргээд тэр техникийн сургууль дээр ирээд тэр өсчин фото зурагчны анги байна гэхээр зэрэг тэгээд тэнд орсон. Тэгээд өсчин фото зурагчнаар 2 жил суралцаад тэгээд фото зурагчин өсчин гэсэн нэг мэрэгжлийн үнэмлэхтэй төгсөжсэн. Гэхдээ тэр хугацаанд ерөнхийдөө бол их урлагт хөглөгдсөн гэж болно л да. Тэр үед бас сургуулийнхаа бүхэл тэр урлаг уран сайхны ажилд оролцдог. Тэгээд яг намайг 2-р курст байж хахад Монголд анх удаа техник мэрэгжлийн сургуулиуд дундах улсын одоо урлагийн үндэслэг тийм фестивал маягийн болсон. Тэгээд тэр үед бол тэр техник мэрэгжлийн гэдэг чи одоо бодоход бол яг мэрэгжлийн сургалтын тийм сургуулиуд маш олон байсан юм байна. Олон чиглэлээр тийм сургуулиудс. Тэгээд маш олон сургуулиуд тэр тэмцээнд оролцоод тэгээд миний одоо бодож байхад лав ухнаа дарга тэгээд ер нь их л урлагийн мондөг хүмүүс тэр тэмцээнийг шүүжсэн. Тэгээд сургуулийн захирлаа тэгээд тэрэнд би одоо яг миний тэр үе чинь болохоор зэрэг Монгол улсад яг нөгөө эстрад урлаг яг одоо төвөнд илэрчээсэн яг үе. Тэр үе л. Тэгээд тэр үед чинь оюун чимэг, том оюун чимэг их одоо Нандан цэцэг дулмсран гээл галгүй ах гээл ерөөсө тэр үеийн одоо соёл эрдэнэ хамтлаг гээл бүхэл одоо Баян Монголын шин тухайн үед маш шин. Тэгээд дуулж байгаа тэр өнгө аяс бүх юм надад маш их таалагддаг. Тэгээд би тэр тухайн үед Нандаа гिचийн бол одоо оюун чимэг гिचийн доонуудыг баг бүгдээ сурцсан байсан. Тэгээд Нандаа гिचийн дуугаар тэр тэмцээнд оролцоод бараг л 1-р байранд орохоор байсан. Боловч одоо дууга гинт одоо хамгийн сүүлийн төр дээр гинт сольж ирсэн гэдэг.
дураараа загнасан гэдэг одоо юу аваад самичээ аваад тэгээд 2 дугаар байранд орж исэн. Тэгээд ер нь чи дуучин болж болох юм байна гэж надад юу тэр шүүгч нар хэлжсэн байхгүй юу. Тэгэхээр зэрэг чи сайн оролдоод ингээд үнэхээр чи хүсэлч нь байх юм бол чи дуучин болж болох юм байна. Сайн байна гэж тэр үед анх удаа магтуулж исэн гээд. Түүнээс хойш тэгээд төгсөөд яг Америкт авирлагддаг социализмын үед бол тийм л байлаа. Тэгээд Сэлэнг аймгийн ахуй хичээний газар очиод тэнд өсчих гэж 2 жил болохдоо тэр Улаанбаатарт болсон тэр зөвлөлтийн дуудуулагчдын улсын уралдаанд оролцоод одоо яг аймгийнхаа эвлийн хорооны одоо илгээлтэр гэх юм одоо тийм даалгавар одоо авсан байж шүү дээ тэр одоо эвлийн гişүү. Тэгээд тэр тэмцээнд оролцож бас ч одоо Дулам Сүрэн гэж нэг сайхан дуучин байсан да өөрөө мэдхэлэг бол одоо тэгэд дууя битэр оноогоор тэнцээд тэгээ нилийн хойно 7 дугаар байранд ч илүү 6 дугаар байранд л ороод хоёлаа тэр Орсын элчингээс одоо дандаа шагнална яатсан. Тэгээд бид хоёр нэг фото зургийн аппарат надад орны гоё 10 ч юм уу бүтээлэг маань яг гоё юм одоо бэлгэнд иржсэн мөнгөтэй. Тэгээд хоёлаа ярилцаад оноо яг тэнцсэн юм чинь чи зурагч юм чинь чи фото зургийн аппарат аав. Би энэ гоё удаа 10 чинь авъя. Бүтээлгийн гэдэг хөөе өстэй яг тэгээ би одоо гэж хэлийгж бодож байсан юм гэж ярилцаа битэрэг өвтэй нартаа тэр юу шагналаа хоож авчихсан билгээ шагналаа хоож исэн юу түүхтэй. Тэгээд одоо дараа нь аймагт ажиллаж байхдаа армийн ансамбл болоод Хэлийн цэргийн дуужгийн чуулган тоглолтууд 100 юу удаа дараалан ирээд бүхэл тоглолтуудыг би үзээд ерөөсөө л цэргийн уран бүтээлч болох тийм одоо сэтгэлээр хөглөгдсөн. Тэр бол яг тэгэл маш гоё дөрөмт хувцастай цэргийн бүжиг маш гоё жахваатай. Тэгээд одоо тэр цэрэг хувцастайгаа тэр дуулж байгаа бүсгүйчүүд тэр хоор морд хүртэл надад бүр маш их гоё санагдаад тэгээд би өөрөө тэслэгүй Хэлийн цэргийн чуулган Хэлийн цэргийн тэр уран бүтээлчдийн ахалж явсан хүмүүстэй уулзаад тэгээд одоо манайх бол урлагийн групп байгаа. Тэгээд дараа жил ингээд чуулга болж өргөжнөө ингээд чи эх оны хавар 4 сар түрээд ирээрээ гэдгсэн. Тэгээд яг л хэлснээр нь болсон да. Тэгээд би эх оны 4 сард нь очиж уулзахад яг эд одоо Хэлийн цэргийн удирдах газарт одоо яг манай чуулга болцсны тушаал гарч исэн. Тэгээд одоо 40 эдэн хүнтэй байж байгаа 100 гаруй уран бүтээлчтэй болно. Тэр тухайн үед бол одоо соёл центр байгаагүй. Соёл урлагийн их сургууль байгаагүй. Багшийн дээд сургуульд нэг дуулаач ангитай. Тэгээд одоо бид нар бол одоо Морины Батбаяр одоо Гүрбазар найрагч нар одоо бид нар нэгэн үеийнхэн л да 91 оны цэргүүд гэхдээ 80 оны цэргүүд тэгээд юу цэрэг татагдж ирсэн одоо аюуснуудыг шалгаж аваад тэгээд тэнд одоо онлайн бэлтгэл одоо дадлага практикийн дадлага тэгээд онлайн бэлтгэл одоо хөгжмийн хичээлүүд орж тэ бүхэл одоо хөгжим одоо урлагийн дуучин хүн хөгжмийн хүн одоо ямар байх ёстой тэр хичээлүүдийг бүгдийг одоо цэргийн хичээлээс гадна тийм хичээлүүд ороод соёлын яамнаас ирж шалгалт аваад 2 жил сурсны дараа шалгалт аваад тэгээд нэг мэрэгжлийн үнэмлэх ногоон мэрэгжлийн дуучин гэсэн ногоон үнэмлэхтэй болж мэрэгжлийн дуучин болж исэн. Гэхдээ тэр бол би чинь 79 онд ирсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд дагалдангаар 1 жил ажиллаад тэгээд 80 онд цэргийн албанд уйлраад жинхэнэ цэргийн албаа агч болоод тэгээд бас жинхэнэ дуучин гэсэн одоо мэрэгжлийн дуучин гэсэн үнэмлэх аваад ингээл уран бүтээлийн зам ихэлсэн түүхтэй тий. Тэр нэг урлагийн амьдрал өөрөө бас их юм диктатуртай тий хатуу байдаг. Тэг дээрээс нь бас эмэгтэй хүний нэг цэргийн амьдралд орно гэдэг тэр үе танд яг ямар санагдсан? Ямар байв? Тэр тухайн үе болохоор зэрэг яг нэг 20 настай байсан учраас тэр юу одоо залуу насны ирч хүч тэгэд өөрөө уран бүтээлч болох юм нөө асар их хүсэл тэмүүлэл байсан учраас тэр тухай бол ерөөсөө нэг хэцүүдэж одоо хямарчсэн одоо байхгүй үндэ тэгээд ямар ч байсан одоо хэлээр одоо 30-аад жил тойрсон тий. Тэгэхэд бол одоо яг уран бүтээлээ хэлчтэд хүргээд хэл орчмын тэр хязгаар нутгийн ард түмэнд үйлчлээд тэгээд манай хэлийн отряд заставуудад одоо байнга ажиллаж байгаа отрядын офицерууд
ахлагч нар түүний гэр бүлийнхэн одоо үйлчилж явах нь бас нэг талын аз жаргал бас одоо хувь зохиол бас тийм учраас бол тэнд бол одоо хэцүүдэд гутраад одоо айгүй хэцүү байсан удаа бол нэг анзаарагдаагүй. Ягаад гэвэл бүгдээрээ залуу дандаа л инээлдэж явдаг тий. Нэгэн үеийнхэн байсан. Тэгээд бас хатуу энгийн уран бүтээлчлээс бол арай л хатуу. Ягаад гэвэл одоо энгийн уран бүтээлчд бол өдөрт 300 км одоо замыг машин дотор туулдаг бол бид нар бол 500 заримдаа одоо төөрсөн барьсантайгаа нийлээд одоо шаардлагын дагуу бол одоо явах шаардлагатай бол тэгээд нэг 700 1000 км энэ явах тохиолдол гарч лээсэн. Тэгээд бас маш их шуургатай өвлийн одоо хэцүү хүт байлралтай шуурга сөрөөд одоо машин зогсож яваад ажиллахгүй одоо машин эвдрээд алхаж ийсэн ч удаа байна. Голын усанд дурсаж ивэх гэжсэн ч удаа байна. Одоо говьд ангад цангаад одоо юу зэрэглэнээс өөр юмгүй одоо усгүй болоод хоолгүй болоод элсэн цуугаад 2-3 хонжсэн ч тохиолдол байна тий. Гэхдээ бүгдээ нь одоо эргээс санаад бол тэр айгуу сайхан тухайн үедээ хэцүү байсан ч гэсэн одоо дорсомж одоо говьд чинь тэгээ хатаж өгөх гэж байгаад дээрэс нь хармаг олж идэл тэгээд улам хатаал. Тэгээд янз бүрийн лимиг тоолж ялаа штэ тий. Тэгтэл ер нь хамгийн гол нь цэргийн уран бүтээлч байх их тэнгэрлэг сайхан тэр дундаа яг эх орноо манжаа хилчтэд үйлчилж явж байгаа учраас тэгээд бидний одоо өөрөг хариуцлага уран бүтээл бол үнэхээр утга учиртай. Цэргийн уран бүтээлч гэснээс та ч бас цэргийн баяраар давхар баярлж тийм шүү дээ. Тий. Эмэгтэйчүүдийн баяр дуусаагүй ажил цэргийн баяр. Цэргийн баярлждаг. Бас гой дурсамжаасаа хуваалцж чад баярлалаа. Тэгэд ер нь бол уран бүтээлч хүн бол нэг тийм сэтгэлийн хаттай байх хэвээр, хатуужилтай байх хэвээр гэлдэг. Тэг яг урлагийн хүн болоод ирээл олонд танигдчихлаар ингээд хүмүүсийн ирж байгаа мессеж тэдний хэлж байгаа ингээд сэтгэлдлүүд ингээд урлагийн хүмүүст хүнд тусдаг юм шиг санагддаг. Танд тэр үед ер нь хүмүүс хэрхэн яаж хандж ив, яаж хүлээж авч ирсэн бэ? Маш миний нэг дуусан хэдэн дуунууд их хурдан түгэнд дэлгэрчээсэн л да. Тэгээд тухайн үед бол яг одооных шиг маш олон дуучин байгаагүй шүү дээ. Арай л цөөхөн тий. Тэгээд радио телевизүүдний ерөөсөө бас нэг тий. Монголын радио гэж нэг л радио. Тэр Монголын радиогоо Монголын ард хүмүүс сайн сонсдог. Хөдөө хотгүй сайн сонсдог. Одоо ерөнхийдөө бол одоо цагийнх шиг тэгж мэдээлэлд дарагдчаад ингээд сошиал энтер гэхгүй учраас радиогоо их гоё сонсдог. Мэдэрдэг тийм гоё үеэсэн. Тэгээд цөөхөн дуучинтай. Тэгээд бидний үеийн уран бүтээл чансаатай. Ер нь бидний үед дуулж исэн дуунууд одоо бүгдээрээ их утга учиртай. Шүлгийн хувьд ч их шалгуур давдаг, аялгууч гэсэн тодорхой шалгуурын үндсэн дээрээс энэ уран бүтээл болгож зөвшөөрөгддөг ийм цензуртэй үеэсэн. Тийм яг л тэрний л гол үндсээр одоо тэр үед төржсэн дуунууд нь чанартай. Хүмүүсийн сэтгэл нь бас уран бүтээлийг хүлээж авах одоо чадвар чансаа бас өөр байсан болоо гэж боддог байна. Бодогддог тий. Тэгэд яг тэр тухайн үед миний дуусан хідэн цөөхөн ээждээ би очлоо доо гэх юм уу тэр амьдралаа би чам тайртай. Тэгээд тэр хайрын хорвоо дэлтэй шүү гэд хідэн дуунууд байна да тий. Ээж минь одоо сүлд нюанстай дуулсан энэ. Тэгээд тэрийг ч юм бол одоо оркестртай хоортой дуулдаг байлаа шүү. Би одоо хилчтээс асуу гэж Жанцнар багшийн хилчтээс асуу ээж минь гээд хоёр дуг. Тэгсэн мөртлөө Монголын ард түмэн мэддэг байсан. Тэгэхээр зэрэг бодоход их сайнаар хүлээж авчихсан байгаа биз тий. Тэгээд тэрэнд би бас маш их баярлалтай. Тэгээд их тухайн цаг үе их сайн мэдэрч гой дуунууд уран бүтээлчд хийдэг байсан байна. Хөгжмийн зохиолчд, яруу найрагчд. Тэгээд тэрийг одоо би бас олж дууснаа цтай. Тэгээд тэрийг одоо хүмүүс бас мэдрээ сайхан сонсоод тэгээд тэр ингээд Монгол орон даяар хүмүүс түгэн дэлгэрсэн бас нэг талын Аз тий хувь зохиол гэх юм да тий. Орчин цагийн урлагийг та ер нь юу гэж харж байна? Одоо орчин цагийн урлагийг та ер нь юу гэж харж байна? Таны одоо тухайн үед гарч ирсэн цагаас хойш манай одоо хөгжмийн урсгал өөр болсон байгааз янз янзын дуучид, янз янзын уран бүтээлч түрүүн бас хоёулаа ярьжсэн тий зохиолт хүртэл ингээд цензур тавьдаг байсан бол одоо хэн дуртай нь гарч ирээд дуу бичээд дуулцдаг болсон байна гэж ярьжсэн тий.
Одоо орчин цагийн манай орчин үеийн дуучдал одоо борооны дараах мөөг мэт олон шүү дээ. Одоо баг би заримдаа хоолоонуудын хооронд нь ялгдаггүй шүү дээ. Нэг багш дээр төгсөөд чи тийм үү? Ер нь бие биеэ дуурайдаг ч юм уу? Хоорондоо төстэй тембрүүд нь хоорондоо ялгагдахгүй дуучид маш олон. Энийг бол би шүүмжилж байгаа юм биш шүү. Одоо орчин үеэ бол би бол хязгаарч муулдаггүй. Орчин үе чинь угаасаа л ингээд дэлхий даяараа те Монгол даяараа ингээд нийгэм нь ингээд урагшлал хөгжөөл өөр болоод яад энэ зүгээр энэ байгалийн хууль зам нийгмийн хөгжлийн зам тэгээд одоо соёл урлагийн их сургуульд бол одоо дуучид маш олноор жилээс жилд төгсөж байна. Энэ хүмүүс чи бас ингээд одоо өндөр хүн төлөөд өөрсдөө мэдээж аяг дуулах хүсэлтэй болоод ингээд сургуульд өн төлбөрөөр төлөөд ингээд сурч байгаа тий. Тэр залууст одоо бороо өгөх хэрэгсээ мөндөс байхгүй. Тэгээ тийм учраас тэр одоо шинээр төгсөж байгаа залуучууд одоо ямар жанраар төгсөж байгаа тий. Одоо тэрийгээ сайн ухаарч олж авч байгаа уран бүтээлээ бас маш зөв сонгож ингэж ажиллах юм бол одоо урлагийн ертөнцид одоо сайхан амьдрна. Уран бүтээлч урлаг гэдэг бол одоо хамгийн гайхамшигтай нийгмийн хамгийн өмнө нь явж идэг одоо нийгмийг хөтөлж явдаг одоо нүүр царай тухайн улсын. Тийм учраас одоо манай одоо залуудууд бидний одоо залуу халаас олон сайхан уран бүтээлчдэд үнэхээр гой уран бүтээлүүд хийж байна. Гэхдээ тэр уран бүтээлүүдийг яавал гоё чанар чансаатай болох уу? Одоо хойшны хөгжих биш, урагшин хөгжүүлэлттэй. Тэр одоо нэг ардын дуу гэдэг бол нэг өөр. Дээрэс нь яг зохиолын дуу гэдэг зохиолын гэж хэлээд байгаа боловч одоо энэ яг нийтийн дуу гэж ярьдаг шээ тий. Ямар ч улсад байна шүү дээ. Одоо нэг англи америк country гэдэг юм уу одоо анка гэдэг юм уу Япон тий. Одоо ийм яг нийт бүх нийтээрээ дуулдаг энэ сэтгэл зүрхэнд нь бүхний хамгийн ойрхон байдаг тий. Хинч дагаад дуулсан чаддаг. Тэ одоо сэтгэлийн онгойлгочдөг юм ухаарчдаг ойр юм те ийм сайхан уран бүтээлүүдийг одоо маш гоё сонгоод те хөгжим ч гэсэн одоо нэг манайхан жоох нэг юм дутагдлаа байгаа юм л да хөгжим нь одоо ингээл бүр яг л одоо том эстрад одоо юу шиг ингээд алаад байдаг те өөрөө цаана ингээд эхлэхээр нэг нийтийн дуу шиг нийтийн дуу яваад байдаг тий. Тэгэхээр тэр нэг хөгжмөө өөрийнхөө дуулж байгаа жанр хоёроо ингээд жол авсалдуулаад хоорондоо ингээд нийцтэй сайхан одоо хуучны ингээд мундаг дуучдын дуулцсан поп дуунуудыг одоо яг тэр өнгө аясаар нь дуулахгүй авчид нийтийн дуу болгоод ингээд хооронд нь одоо заатагт гоё юмнуудын одоо тэгшлээд өөртөө ингээд амархнаар ингээд дуулчдаг энэ төр иймэрхүү юмнууд л надад жоохон таалагддаг. Тэрнээс бол одоо хүний юмыг улам гоё болгоод дуулах юм бол гоё тий. Тэгээ муужруулад одоо жоохон юм халтаалгаад дуулчихаар бас жоохон гонсгор байдаг байхгүй юу. Тэгээ тийм учраас манай залуу үеийн дуучид бол тэгээд өөрийнхөө өнгө тембрийг их гоё олох хэрэгтэй. Яг өөрийн уран бүтээлээ л гоё сонгох хэрэгтэй. Юу хэлэх гээд байгаа нэ нийгэмдээ хүмүүс одоо зэрэгтлийн өмнө гарчаад нэг л сайн сайхныг ухааруулаад оюун санааг сэргээгээд амьдрах эрч хүч одоо ихтгэл үнэмшил өгөө тий. Тийм л гоё юмыг дуулж ингэж сэтгэлийн сэргээж одоо сивилгэж хэлэх гоё байгаа байхгүй юу тий. Ер нь тийм биз дээ. Тэгээ тийм л юм л бодож байгаа юм да. Тэрнээс бол би одоо залуу үеийг бол бас магтах их дуртай. Их хөдөлмөрч байна. Бүр дээрээс нь тэр бизнес сэтгэлгээ мундаг байна. Энд чинь одоо тэгхгүй л бол бид нар ч амьдрахгүй шүү дээ тий. Яаж маркетинг боловсруулах юм те? Яаж сайн маркетингтэй байж нөгөө дараа чи гоё уран бүтээл гарна шүү дээ. Мөнгөгүй л одоо уран бүтээл хийж чадахгүй. Ивент тэтгэгч болох ёстой. Тэгээд тэр ивент тэтгэгч болохын тулд сайн уран бүтээл байж хүнд хандна шүү дээ те. Ийм нэг сайн сайхан уран бүтээл байна. Энийг ингээ гоё одоо бүтээл болгоод олонний хүртэл болгох чил гэж очихгүй юу. Тэгээ нэг халтайс юм бариад очил хүн заатаа гэдэг ивент тэтгэхгүй шүү дээ. Тийм учраас тэрийг бүхэл талыг баталцаж одоо маркетинг, менежмент тэгээд дээрэс нь сайн уран бүтээлтэй байх ёстой гэж би бодож байна та.
Тэгэд таны маань бас уран бүтээлийн дийлэнх нь эх орон, эх нутаг, ээж аав байдаг шүү дээ. Энэ сайхан уран бүтээлүүдийг бас хүргээд олон хүмүүс яг нэг мөнхийн сэдв дор ингээд дууг сонсоод явж гин гэдэг бол их бас сайхан тий. Тэгэд хоёулаас нэвтрүүлэгт орохын өмнө ярьжсэн холоос ээжтэй тэ зориулан бас дуу бичлээ, бичүүллээ, захиалж хийлгэлээ гэж ярьжсэн. Тэр дуугаа бас манай нэвтрүүлэгт өнөөдөр авчирсан байгаа. Тухайн дууныхаа бас бүтсэн түүхийг хоёулаа ярилцъя. За би одоо энэ найз дүү бүсгүйхаа ингээд бас чин сэтгэлийг танаа энэ сайхан TV6 телевизээр одоо телевизийн уран бүтээлчтэй хамтраад олон төгрөг түгээж одоо энэ ээжд нь 70 насных нь ойн баярыг хүргэх гэж байгаа бас туйл их баяртай байна. Одоо энэ Чансал гэж бүсгүй бол Солонгос улсад одоо Сөүл хотод ажиллаж амьдардаг бүсгүй байгаа. Тэгээд одоо ээж нь Пагам ихч бол одоо энэ жил 70 нас хүрч байгаа. Одоо энэ 24-нд. Тэгээд ээжтэй зориулаад одоо ч нэг коронавитой учраас насны ойн баяр болохгүй байгаа шүү дээ тий. Ямар нэгэн найр наадам болохгүй байгаа. Тэгээ тийм учраас одоо ээжтэй ирж баяр хийж амжихгүй учраас ээжтэй одоо сэтгэлийн бэлгээ өргөнөө гэд зориод одоо сайхан шүлэг зохиолгоод сайхан аялгау зохиолгоод одоо та минь дуулж өгөөрэй гэж одоо надыг бас гололгүй. Одоо энэ дууг дуулуулсанд би бас туйлыг баяртай. Тэгээд энэ Пагам ихчтэй одоо охтуудынх нь сэтгэлийн бэлгийг одоо хүргэж хайртай шүү ээжээ гэж сайхан дууг одоо зориулан дуулах гэж байна. Энэ бол одоо Ж Батхүүгийн шүлэг Бердибекийн аялгау юм ээжийн тухай сайхан дуу байгаа. Тэгээд энэ дууга Пагам ихчийнхээ охтуудын одоо хайртай сэтгэлийг дамжуулан дуулах гэж байна. Чи бас нэг сайхан та бас нэг сайхан ерөөлийн үг хэлнэ гэж бас хүсэж байна. За тэгэхээр би бас энэ зүгээр нэвтрүүлэгтээ танилцуулчихъя те. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Харьяат за Гонгорын Пагам Жавг эгч маань энэ өдөр бас мэндэлж 70 насныхаа өг тэмдэглэж байгаа. За түүний охтууд ээжтэй зориулан за хайртай шүү ээж хэмээн дууг одоо та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн манай нэвтрүүлгээр дамжуулан энэ сайхан уран бүтээлийг хүлээн авч үзсэн үү? Намуухан айла бүхэл хорвоога ойран сууна сүн сэтгэлдээ ээж минь таньна дун сорон өрөг бэлгэлээ хайртай шүү
баярлалаа